Хүчтэй нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр нэвтрүүлэгтээ маш олон зочин урьсан байгаа. Тэгээд тавирлагын маань хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Бас урьсанд баярлалаа. Манай радиогийн маань онцлог талаар тархсан монголчуудаа контент бэлдэж хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдөр сэтгэл зүйчийн хувьд бас тархсан монголчуудаа хэрэгтэй гэж бодож явдаг, хэлхэмсэн гэж бодож явдаг зүйлээс чөлөөтэй хэлж байна. Өөрөө бас нэлээд олон жил гадаадд амьдарсан шүү дээ, тий? Аа. Тэгээ таныг ирэх сургаар энд байгаа монголчууд маань бас өөр улс байгаа хүмүүс бас танаас асуултууд байна гэд надад өгсөн байгаа. Эхлээд тэрнээс эхлүүлээд хоёлаа ярилцлага эхлэх үү. За тийм. Баярлалаа. За ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэсэн асуултаас эхлэе. За ер нь бол яг хүүхэд байхын одоо найзуудынхаа яриаг их сонсдог байсан. Яагаад ч одоо тэр 90 оны их үед бид нар бүгдөө мэдээж та орцсондоо юмаа ярьж суудаг. За тэгэл тэр үед гар утас хөгжөөгөө би эндээ захиа хөргөж өгдөг. Би найзуудынхаа захиаг хөргөж өгдөг. Тэдний амьдралыг сонсдог. За эргээд харах үед тэр үед одоо 95 6 он л гэж буцах юм бол бид нар чинь миний хувьд зарим найзуудтайгаа хамт одоо согтуу ирсэн найзуудынхаа аавуудыг хүлж яагаад бүр унтуулдаг тийм үеийг тэр үед манай найзууд ээж авдаа харилцаагаа хүртэл надад их ярьдаг. Би тэрийг нэг ч хүнд алдаж ярьж байгаагүй итгэлийн даадаг байсан. Хүүхэд байхын тэр зүйл өнөөдрийн энэ мэргэжлийг сонгоход нэмэртэй болсон болов уу гэж. Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс зөвлөгөө авах гэж ирж байгаа. Харин би тэр хүмүүсийн итгэлийг алдаад хэн нэгэн хүн тухайн хүний нууцыг алдах юм бол би бүхэлд өөрийнхөө карьер ирээдүйн амьдралыг үгүй хийж байгаа хэрэг байдаг. Тэгэхээр бүр хүүхэд байхасаа энэ зүйл бэлтгэгдсэн юм болоо гэж баярлж явдаг. Нөгөө талаасаа сэтгэл зүйч мэргэжил гэдэг энэ зүйл бол заавал хүнд зөвлөгөө өгдөг зүйл бол биш. Олон хүмүүс бодохдоо би сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө авах шаардлагагүй хүн гэж ярьж байгаа. Тэгэхээр сэтгэл зүйч хүн тань зөвлөгөө өгөх гээд байгаа юм бол биш. Сэтгэл зүйч хүн таны харж байгаа өнцгөөс гадна өөр олон өнцгүүдийг танд харуулад таны амьдралыг өчтөрийнхоос илүү аз жаргалтай өнөөдөр бүтээхийн төлөө танд харах өнцгүүдийг өгч байгаа. Тэрнээс биш би нэг Наранбаатар гэдэг нэг залуу хүнд ирэл суунгууд нь за та их нэртэйгээ сал эсвэл амьдр ингэдэг гэж заахын нэр бол биш шүү дээ. Угаасаа тэгэх ирэх матгүй тэгэх одоо шаардлага надад байхгүй. Эсвэл тэр хүний амьдралыг яавал илүү сайхан болгох вэ гэдэг талаас нь тэр хүний харах байгаа өнцгийг л өгөхийг оролдож байгаа ийм зүйл бол байдаг. Тэгэхээр одоо мэргэжлэрээ ажиллаад саяхан 11 сарын 26-нд манай 5 жилийн ой минь болсон байгаа. Оо, баяр хүргэе. 5 жил болсон юм шүү дээ. За маш их баярлалаа. Бүр гоё түүхээ яриад бидэнтэй дэлгэрэнгүй нээлттэй хуваалцаад баярлалаа. Дараагийн асуултлаараа таны хобби юу вэ гэсэн мэн? За яг үнийг хэлэхэд одоо хамгийн дуртай зүйл гэх юм бол хүүхдүүдтэйгээ нэг жоохон эрхлээд тоглох ихгүй. Одоо жишээл өвдгөн дээр гарах цаа хүүхдүүдээр онгоцолохоо тэгж тоглох ерөнхийдөө хобби. Гэр бүлтэйгээ цаг гаргах хобби. Бас нэг өөр хобби гэх юм бол одоо өөрийгөө суралцуулах нь миний хамгийн дуртай зүйл. Яг тэгвэл миний мэрэгжил өөр асар хурцтай хөгжиж байгаа тийм ээ. Generation to generation буюу үе болгон гарч ирж байгаа үе болгон өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр болгоныг та би зэрэгцэж явж өөрийгөө хөгжүүлж явах бол би өөр асар хоцрогдох болно. Нөгөө талаасаа нийгмийн шаардлага хэрэгцээ нөгөө талаасаа уг хүн маань тэрүнд маш их дуртай. За тэгээ болж игэл ингээд найс нартайгаа кино үзэх. За энэ 3 хобби бол ер нь хамгийн дуртай та. 7 өнөختөө нэг удаа найзуудынхаа гэр бүлээрээ яваад хүүхдүүдэд бүгдөө хүүхдүүдэд харуулаад. Тэгээд одоо the parents hang out гэдэг шилдэг шүү дээ. Тийм хийх их дуртай. Бас үжилтэй сонирхолтой гоё яд байх тий. Янзтай яагаад гэвэл бид нар чинь бүгд ээж аав тэгэл бүгдөө хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа. Гэхдээ нэг ч гэсэн өдөр өөрсөндөө тий хөгжилтэй гоё зугаатай цагийг гаргая гэж. Хамттай цаг гэдэг байна. За баярлалаа. Дараагийн маань асуултаар өглөө хэрхэн урам зоригтой сэрж угтаж байгаа нь бас тухайн өдрийн эрч хүчийн эхлэл байдаг. Тэгээд дөнгөж сэрэхэд таны сэтгэл зүйн байдал юу ямар байдаг бол юу бодож юу хийж өглөөд эхлүүлдэг болоо? За маш гоё асуулт. Өглөө яаж сэрэх вэ гэдэг хүн дандаа сонгоод байдгүй үгүй.
Жишээлбэл үдшин их гонигтай унтаад өглөө нь ягаад ч баяртай зэрэг үе би. Үдшин нэг сайхан те сэтгэл уужраал бүхэн ар жаргалтай юм шиг санагдаж байгаа ч гэсэн өглөө гонигтай сэрх үе би. Миний хувьд бол энэ бол аль хэдийн амьдралын нэг сорилт болоод эхэлсэн. Яагаад сорилт гэж хэлж байгаа вэ гэхээр магадгүй халуун ногоотой хоол идсний дараа, магадгүй жоохон давстай хоол идсний дараа, магадгүй жоохон хүндхэн үйлчлүүлэгчтэй уулзсны дараа, ядарсны дараа ч үгүй юм уу. Оройн би бодож эхэлдэг, маргааш өглөө өвдөж хүйдэ гэж. Яг бол одоо би бүрний өвчнөд одоо ингээд 10 гаруй жил тэмцэн явж байна. За ингээд тэмцэн явж явах үед юу тохиолдог вэ гэхээр зарим өглөө хавгнаад сэрч байна. Битээ хавгнсан байгаасаа гэд нүдээ нээнгүүт яг зөөх жоохон хүнд өргөн мэдэгдэн хавна. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол чи 14 хоног эхнэр хүүхдэд тижээж ажиллаж чадахгүй гэсэн үг. 10 хоногт би юу хийх вэ? Энтэгт хэвтэж чимчилгээ хийх нь. Ядаж 4 хоногт нь багтаа гам барьж, тэ дулаан байна. За ингээд гэр бүл тижээгээд явж байгаа эр хүн 14 хоног эмнэлэгт хэвтнэ гэдэг мэдээж хэцүү. Нөгөө өөр хүүхдүүдэд идэж уух юм, нөгөө олон биел гадаад байгаа монголчууд мэдж байгаа тийм. Биелнээс биелийн хооронд амьдрал байна зарим үед. Энэ болгоныг хэн төлөх вүлээ? Тэр энэ бол яг сонсогдож байгаа шүү тийм энгийн зүйл бол биш л тийм мэдээж асар хүнд зүйл. За онцгойлон одоо 2 хүүхэд нь ялах эхнэр маань гээ хүүхдүүдэд харж байгаа үед бол. Тэгэхээр яг тэр үед ямар сэтгэл хүнд төрөх вэ? Мэдээж сэтгэлээр унаа. Миний хувьд юу хийдэг вэ гэхээр мэдээ сэтгэлээр унтсан байгаа. За одоо яах вэ гэдээ олон зүйл мэдээ сөрөг бодол орж ирнэ. Тэр үед би хамгийн түрүүнд юу намайг motivated болгодог, юу намайг одоо inspired болгодог вэ? Юу намайг сэтэлжүүлдэг вэ? Юу намайг урамшуулдаг вэ? Тэр зүйлс цаг гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол би өөрийнхөө хамгийн одоо хайртай гэсэн тэр илтгэгчдийн лекцийг сонсдог. За тэр лекцийг сонсоход миний дотор ингээд дүүрч эхэлдэг баг багаар. Яг би ингээд тэр лекцийг олон хүмүүс сонсдог, юу гэж сонсдог гэж. Энэ хүнд ийм гоё юм тохиолдож, надаалаа тохиолдохгүй байх гэж сонсдог. Тийм гутрам. Би тэгж сонсох гэж байгаа. Яагаад энэ хүн тохиолдсон юм? Энэ хүнээс илүү сайхан надад тохиолдож болохгүй гэж би сонсохыг хичээд. Багаар дүүрдэг, сүүлдээ баг нүднээс нулимс гартлаа тэгж баярлж Наранбач чи ална, чи чадна, чи энэс илүү байж чадна. Чи за яг чи 10 хоног эмнэлэгт хэвтэж болно, чи 10 хоног номоо бичих боломж байна штэ. Ингээ бүр өөрийгөө энэ болтол нь яагаад тэгээд би босч ирдэг. Яагаад би энэ талаар яаж яанахэр нэрт хөтлөгч Офрайгийн талаар бичсэн байдаг тийм ээ. Би өглөөс ирээд шууд босдоггүй. Өглөөс ирээд би бясалгадаг ингээд те тухайн өдрийг төсөөлөд баярладаг. Тэгээд тэр өдөр ингээд тухайн үед ингээд миний дээшигээ одоо тэр happiness буюу аз жаргал ингээд аман дээр тулж ирэх хүртэл би хөвчөж байгаа. Дүүрсний дараа би босдгоо гэж. Тэгээ миний хувьд болохоор тэдгэр зүйлсүүдийг сонсоод өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг сэргээж ийн гэсэн үг шүү дээ. Хүмүүс эрүүл хоолтын талаар ярьдаг. Харин эрүүл сэтгэл зүйн хоолны талаар хүмүүс ярьдаггүй. Би энэ чинь эрүүл сэтгэл зүйн эрүүл хоолтын талаар ярьж байгаа. Ингээд дүүрээд эхлэе. Одоо өглөөг урам зоригтойр эхлүүлнэ. За ингээд үндсэндээ 4 жилийн нүрийг үзсний дараа би юу хийсэн бэ гэхээр яг энэ амтыг би хүмүүст өгөх ёстой юм байна. Гэж бодоод нөгөө аз жаргалын набор гэсэн номоо бичсэн санаа бол тэр. За энэ бол их залхуун зориулсан ном шүү дээ. 365 өөр сэдвтэй. Өглөө бүр орныхоо дэргэд тавиад өглөө нэг л сэдв. Тэгэл тэр нь зарим сэдв нь 3 өгүүлбэр, зарим сэдв нь 2 нүүр, янз бүр. Яагаад бол нэр нь набор шүү дээ, олон өөр хамттай, олон өөр хэмжээстэй гэсэн. Тэгэхээр яг би таны саяны асуусан асуултыг өөрөө амьдрал дээр туулаад ингээд өнгөрөөсөн учраас хүмүүс ч гэсэн өглөөг сайхан эхлүүлээсэй гэсэн үгнээс яг тэр номыг бичсэн байна. За ялангуяа энэ асуултыг асуусан хүн бол тэр номыг уншааг бол авч унших байхаа гэж бодож байна. Бас олон зүйлийг ойлгох хаа гэж бодож байна. За дараагийн маань асуулт болохоор ганцаардах, гутрах гэдэг мэдрэмж хүн бүрт төрдөг. Гэхдээ гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа хүмүүс мөн солонгост гэр бүлтэйгээ байлаач төрөөд гэртээ хүүхдээ харж байгаа сэтгэл ээж нарын хувьд нөхөр нь ажилдаа яваад өдөрт байж тусалцах хүн байдгүй улмаас сэтгэл зүйн айгу хүнд нөхцөлд ордог, нэлээд хурц болдог. Тэгээд тийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Үүнтэй холбоотой таны хувьд хамгийн их ганцаардал, гутралыг мэдэрч байсан үе хизээ, ямар үе байсан, хэрхэн давсан бэ энэ тухай хуваалцаж байна.
Ямар гоё асуулт байна. За мэдээж одоо миний үүслэгчийн дийлэнх нь эмэгтэйчүүд. За миний эхнэр эмэгтэй юм. Эхлээд зүгээр эхнэр дээр жишээ та тийм. Та эхнэр гоё танилцуулаач. Таны номнуудын загварыг эхнэртэй нь хийсэн гэж сонссон. Айгу мундаг. За хоёулаа нэг нууцыг задлаа. Одоо энэ 12 сарын 10-нд миний дараачийн шинэ сэтгэл зүйн бүтээл удахгүй нийлнэ гаргаж байна. Оо тийм. Тэгэхээр энэ бол хэрвээ миний өмнөх номнуудыг уншсан бол аз жаргалын набор 365 өдөр тэр чигтээ аз жаргал гэдэг хоёрыг нэгтгэсэн юм шиг ном. Гэхдээ сэдвүүнд автагдаагүй гэсэн. Хүнийг дасгалжуулсан, сэтгэл зүйн дасгалжуулсан ном байгаа. Би бол бүр өөрөө энийг гаргаж маш их догдолж байгаа. Тэгээ манай эхнэр маань өнөөдөр номны их бэлтгэлийг хамгийн сүүлийн байдлаар зураад дуусгасан. Маш гоё номны нүүртэй бүтээл гарч байгаа. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр хүрсэн миний бүхэл одоо амжилттай хамгийн том нууц бол мэдээж миний эхнэр. Одоо миний номнуудыг бүгдийн редакторлсан байгаа миний эхнэр. Анх ном бичиж байхдаа ойлгож байгаа те амьдралынх нь 10-аад жил нь гадаадд минийх бол байцсан. Ирээл монгол хэл дээр ном бичих гэсэн чинь ямар сандал жирэмсэн гөрөөс гэж бичээл манай ихнэр самч унтлаа инээж яхаа хээлтэй гөрөөс гэж бичсэн шүү дээ. Тэ тэгээд энэ бүхтийг одоо дуусгасан хүн. Тэгээд манай ихнэрийг сод гэрлээдэг. Одоогийн байдлаар нэг нөхөр хоёр хүүхэдтэй. Тэ тэгээд яг одоо хоёр хүү минь ойрхон төрсөн. Тэгээ манай ихнэр одоо сүүлийн 4 жилийн хугацаанд гэртээ байгаа. Тэгэхээр энийг яг таны саяны асуусан сэдв надтай их ойрхон байна. За тэгээ би сая Америкт нэг 21 хоног яваад ирсэн. За миний одоо дотны найзуудын минь эхнэрүүд яг л ийм асуудалтай. Тэгэхээр хит ерөнхий хариулт би өгмөөргүй байна. Хэрвээ энэ тэгэх юм бол би үзмэрчдээс ялгаагүй болно. Ерөөсөө л нэг чухал зүйлийг хэлье. Хүн болгонд хаалга болгонд таарсан түлхүүр бий. Өөрийнхөө төлөө явах хэрэгтэй. За уул нь яг өнөөдрөөс сургалтанд ядаж хурж ирэх ёстой. Цаг гаргаад. Би яг юу гэх гэдэг нөхрөө сэтгэл зүйчтэй очиж уулзсан. Та хоёрын нөхрийн харилцаа гэдэг бол онцлогтой. Эхний битэрийн харилцаа гэдэг онцлогтой. Тэм учраас яг саяны асуултанд би сэтгэл зүйчтэй очиол гэж яг өөртөө таарсан хариултыг та авах болно. Тэгэх юм бол энэ бол үр дүнтэй. Харин хоёр дахь асуултанд нь хариулах тийм. Та хүнд хэцүү үеийг яаж давж гарч ирсэн бэ гэж. За ер нь би тийм айхтар одоо хэлбэлээ бүх зүйлээр хангасан гэр бүлэнд өсөөгүй. Манай гэр бүл одоо тэр 80 оны 90 оны айл ямар байсан яг л ижилхэн бүх юм ижилхэн тэ нөгөө талханд оочролдог 64-ийн гадаа яг тийм л амьдралаар өссөн. Ээж аваа хоёр маань Америк явах үед надад одоо их гэрт гэсэн үнэтэй гэсэн юмыг ламбард нь тавиал $800 өгөөл явуулж байсан. Америкт очиод яг Америкт бол би 17 настай очсон. Бүр яг удаан хугацаар амьдрахтаа. Юу өгсөн? Буудал $500, сургуульд $250, халаас нь $50 үлдэж байгаа. Ингээд ямар ч мөнгө үлдээв. Сарын дараагт юу ч үлдээв. Би нэг найзтайгаа хамт гитараа бариад 0-д ингээд уйлаад сууж ирсэн үе хизээ санс гардаггүй одоо маргааш нь одоо идэх хоолны мөнгөө барилах байрны мөнгөө. За тэр үе их хэцүү санагддаг. Тэрний дараа болохоор Riverside гэдэг Калифорнигийн Riverside гэдэг хотод вагоноос машин болгодог ажил хийж ирсэн. Өөрийнхөө биендээ агтсан хүнд ажил, дараа нь суши баранд угаагч цэвэрлэгч хийсэн. Даахгүй том будаа агшаашнд ус ийгээд байж хат нөгөө эзэн нуруулуу жийж унгаагаад нулимаа загнаж ирсэн тэр үе хэцүү байсан. Дараа нь жоохон хил сайжраад ресторан зөөгч хийгээ явж хат үеийн залуучууд тийм яг миний харж явж ирсэн нэг охин найз нартайгаа ирсэн нөгөө эрчүүд нь албаар юм унгаагаад надаар цэвэрлүүлж ирсэн. За ер нь тэр мөрчөөлхөн дандаа хэцүү байсан. Гэхдээ одоо миний амьдралын хамгийн сайхан үе эргээд бодох үе тэр үед. Яагаад гэх юм бол тэр хүнд цаг үеуд өнөөдрийн намайг бүтээсэн. Өнөөдрийн намайг хүмүүсийн хараад байгаа үг надад нөлөөлөхгүй байхад одоо хамгийн хэрэг бас өөрөөр хэлэх юм бол би муу мухай үг сонсож сурсан. Хүний муу үгийг хүнээр би хараалгуул сурсан. Муухай аштан хүнтэй харилцах үедээ би хин шиг байж болохгүй гэдгийг тэнд сурсан. Хүнд хэцүү цаг хугацаа ирээдүйд надад хэрэг болох сэтгэлийн тэнхээ амьдралын туршлага хоёрыг надад өгсөн.
Өнөөдөр ч гэсэн яг Сөүлд ингээд сургалт хийх гээд ирэх үед постерын доор олон хүмүүс Ким Дуухан шиг мангар батсан байна гэж хүмүүс олноор хараасан байсан. Яг үүндээ тэр хүмүүс өнөөдрийн хүртэл намайг энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаанд хэдэн жилийг зориулж, ямар зовлон туулж, үдий зэрэгтэй явсныг мэдгүй гэхдээ бүгд хараач. Гэхдээ би тэр болгонд эмзэглээд байж болох. Харин энэ эмзэглэхгүй байх тэр туршлагыг тэр амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаас би сурсан. Тэгэхээр би юу хэлэх хүсэж байна вэ гэхээр англи хэл дээр нэг юм зүүр үг байдаг. Do not go through it, but grow through it. Монголоор орчуулах юм бол зовлон зүдгүүр дундуур битгий зүгээр л яв. Чи харин зовлон зүдгүүрээ дамжаад өсөж хөгж өөрийгөө суралцуул гэж хэлж байгаа. Олон хүмүүс амьдрал дээр өөртөө тулгарх асуудлыг харахтаа why it's happened to me? Яагаад энэ надад тохиолдоод байгаа юм бэ? Ингэх юм бол та амьдралын хогшигчийн дүр тоглодог. Учир нь амьдралын чанар бодлын чанарыг тодорхойлдоггүй. Хүний бодлын чанар амьдралын чанарыг тодорхойлдог болохоор. Тэгэхээр хүн тийм ээ асуудал байх юм бол яагаад над дээр гэж бол биш. Би энэ ч юу сурах вэ? Зарим хүмүүс үнийг сонсоод энэ ямар тэнийг мэрээд байгаа юу гэсэн үг юм бэ? Миний хайртай аав ээж хоёр минь нас орчлаа шүү дээ. Яг үндэ одоо бид нэг буцааж чадахгүй шүү дээ. Харин үүний оронд бид нэр юу сурах ёстой? Хайртай дотны хүмүүсээ хайрлах ёстой юм байна. Хинд ч маргааш идэг өдөр амлагдаагүй юм байна. Бидний сурах зүйл зөндөө байгаа. Энэ үргэлж бидний хандлага, бодлын чанараас хамаардаг. Яг өнөөдөр ч гэсэн миний энд байгаа шалтгаан тийм шүү дээ. Өнөөдөр Сөүлд хэдэн мянган монгол байгаа. Гэхдээ эн чи ирэх 70 хүн бол миний хувьд бол онцгой. Өнөөдөр хүн болгон гэртээ ад жаргалыг хүсэж байгаа хэрнээ өсчин цаг гаргаж мөнгө зарцуулж болдог. Монголоос хамтлаг дуучид ирэхэд мөнгө зарцуулж болдог. Харин ирээдүйд хамгийн хэрэгтэй зүйлсд мөнгө зарцуулж болохгүй бол энэ ямар утгатай амьдрал вэ? Тэгэхээр би өнөөдөр энд ирэх, өнөөдрийн лекцэнд суух 70 хүн бол миний хувьд бол маш их үнцэнтэй. Тийм ч учраас би өнөөдөр бүр ажлын өдрийг сонгосон байгаа. 95-аас бол ажлын өдөр орой. Яг зорж ирэх, өөрийнхөө төлөө цагаа үүсгэх, өөрийнхөө төлөө мөнгөө өгөөсгөх. Тийм хүмүүсийн төлөө би энэ ирсэн. Магадгүй тийм хүмүүс аль хэдийн цуглараад эхэлж байгаа ах гэж бодож байна. За би тэр энэ сургалтын өмнө нас яг ярилцлага хийж байгаа. Дараагийн маань асуулт Солонгос улсад хил дамсан гэр бүлүүд олон байдаг. Салалт тулгамдсан асуудал болсон. Ийм гэр бүлүүд тустай байгаа ч харилцаагаа хадгалах, авчруулах арга замд юу байж болох вэ? Зүгээр шударгаар хэлсэн дээр баг. Монголчууд юу гэж хэлдэг? Бид нэр бие холдоо сэтгэл холдоо. Өнөөдөр Монгол дотор хүртэл Солонгосын амьдрал бий болчихсон шүү дээ. Уулуурхайн компанид ажиллаж байгаа эрчүүдийн дунд хийсэн судалгааг харах юм бол аимшигтай салтын тоог та харж байна. Тэгэхээр энэ бол зүгээр нэг үг бол биш. Энэ бол бодит үг. Бие холдвол яах вэ? Сэтгэл бол. Гэхдээ энэ зүйлийг даваад гарсан цөөн гэр бүлийг бол би мэднэ. Гэхдээ заавал тэр эрсдлийн төлөө хоёр тустай амьдрах хэрэггүй. Би нэг үнийг хэлээтэй. Өнөөдөр эрчүүд ингэж хэлдэг. Би гэр бүлийнхэн төлөө ажиллаж байна гэж. Би ч гэсэн гэр бүлийнхэн төлөө ажиллаж байна. Гэхдээ бид нар хэний төлөө мөнгө олж байгаа? Хэний төлөө? Гэр бүлийнхэн төлөө. Хэдийгээр Америкт, Солонгост аль нэг газар хичээнгүйлэн ажиллаж гэр бүлийнхэн төлөө мөнгө хийж байгаа ч гэсэн Монголдо хүрээд ирсэн чинь гэр бүлийн өөрөөсөө салтсан байвал хэний төлөө мөнгө цуглуулсан? Нэг төрх. Хоёрдугаарх нь би өөрөө гадаадд олон жил амьдсан нэг зүйлийг мэддэг. Эхнэр хүүхдүүдээсээ эсвэл нөхөр хүүхдүүдээсээ ерөөсөө л нэг 2 жил холдоод ирэхэд буцаад гэртээ очих үед яадаг гэж. Хүүхдүүдийн хамгийн гоё цаг мөчүүдийг алдсан байдаг. Тэр хүүхэд нас, тэр үг хүмүүжил. Тэр би таныг Монгол буц гэж хэлэх гээд байгаа юм бол биш тийм ээ. Үзэж байгаа хүмүүсийг болж өгвөл ямар нэгэн аргаар хамт байхыг хичээх хэрэгтэй. Үнэхээр танд өнөөдөр мөнгө хэрэгтэй, та ажиллах хэрэгтэй, амьдралаа босгох хэрэгтэй бол эхнэр хүүхдүүдээ эсвэл нөхөр хүүхдүүдээ авчрахыг оролдох хэрэгтэй. Хэрвээ үгүй бол битгий шалтгаан гаргах. Таны хувьд юу нүүнцэнтэй.
Өнөөдөр олох мөнгө үнцэнтэй юу? Таны ирээдүйн хүүхдийн эцэг эхтэй хамт амьдрах бүрэн бүтэн байдал хэрэгтэй юу? Би өнөөдөр ээж аав хоёр минь надад ундаг дугаа авч өгсөн гэж би сандаггүй. Харин миний ээж хоёр надад ямар дурсамжийг үлдээсэн бэ тэгэл би сандаг. Өнөөдөр энэ ярьслага өгч хүн болгоо надад санал нэг байна. Тэгвэл өнөөдөр та зөвхөн үр хүүхдүүдтэй мөнгөний машин болж харагдаж байгаа юу? Харин ээж аав болж харагдаж байгаа юу? Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ талаар бодох хэрэгцээтэй цаг. Заавал өнгөрсөн хойно харамсаад яах юм бэ? Үр хүүхдүүдэд бид нар Монгол хүүхдүүд маань илүү бүтэн өсөсөө гэж би боддог. Тийм ч учраас өнөөдөр би Сөүлд явж байна. Солонгосоор явж байна. Сайн Америкт байгаа монголчуудаараа явлаа. Европт байгаа монголчууд маань их санал ирж байгаа. Гэхдээ яг хин нэг нь удирдаад аваад явах хүн байхгүй байх шиг байна. Монголчуудын холбооноос нэгэн жалга. Тэр яг үндэ би бас Улаанбаатар хотод ажилдаа гэр бүлтэй ном бичээд яг үндэ зохион байгуулах зав байдаггүй. Тэгээ нэгэнт ажиллага өгснөөх би хоёр зүйл дээр баярлалаа гэж хэлмээр. Нэгдүгüүрх нь Америкт байгаа монголчуудад Вашингтоны монголчуудаа маш их баярлалаа. Тэнд байгаа монголчууд байна. Бүхэл бүтэн 3 сарын туршид хуушур хийгээд зараад олсон мөнгөөрөө намайг Америкт авчирсан. Би маш их бахархаж байгаа. Хоёрдугаарх нь одоо яг та бид хоёрын сууж байгаа юу байгаа тийм ээ? Кофе шоп, кафе намац гэдэг ажиллаж байгаа уянгаа гэдэг үзэсгэлэнтэй бүсгүүдэд маш их баярлалаа. Зохион байгуулж байгаа. Тэгээд манай 10 жилийн маань охин Альмаа гэдэг миний их дотны минь найз байгаа. Тэр маань бас энд байгаа бүх юмыг зохион байгуулж өглөө. Юм зохион байгуулна гэдэг хизээч амар байдаггүй. Олон хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно. Төрөл бүрийн хүмүүстэй харилцсан. Тэгээд энэ болгоныг төвчээд ийм сайхан боломжийг олгож өгсөнд би бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байгаа. Тэгэхээр би асуултанд хариулсан бахаа гэж итгэлтэй байна. Ерөнхийдөө миний хэлэх гээд байгаа зүйл битгий санаа зов өнөөдрийн танд тулгарч байгаа асуудал ирээдүйн танд тэнхийг өгөх болно. Өнөөдрийн таны энэ зүйл ирээдүйд тань шагналыг өгөх болно. Өнөөдөр та хүүхдүүдэд хараад өсөж байна уу? Энэ бол маш том ажил, тийм ээ. Тийм шүү. Тэгэхээр ихтэй нэг зүйлийг хэлээтэй. Би эхнэрээ хүүхдүүдэд харж явах үед би нэг зүйл хийдэг байсан. Сардаа нэг удаа би эхнэрийгээ заавал авч гарч болзоонд гардаг байсан. Одоо бол та сонссон сардаа 4 удаа баг. Эхнэр маань гэртээ 2 хүүхдээ харж байгаа. Эмэгтэй хүн гоё сайхан байх хэрэгцээтэй. Тэгээ би нөхрүүд танд шилмээр байгаа. Хайцсан эхнэрийг аваад гоё хувцлаад өөрөө гоё хувцлаад болцоонд явдаг байх хэрэгтэй. Хүмүүс болцоо өнгөд наач наран банаа чинь барууны юм байна гэж. Гэр бүл болохоос өмнө барууны юм болцсон биш Монголын юм. Гэр бүл болсны дараа барууны юм болчиход байна. Тэгвэл энэ ерөөсөө шилдэг. Тэгээ тийм байна. Бүсгүйчүүдээ. Үнэхээр та бухимдалтай байгаа бол миний хийдэг зүйлсийг хий. Би юу хийдэг гэж надад цаг гаргах юм бол би өөрийгөө хөгжүүлдэг. Эсвэл би сая онгоцонд 3 цаг явж ирэхдээ би лекц сонсч ирж байгаа. Тэр юу гэж? Маш энгийн лекц. Хэрхэн байгаасаа илүү дургуулам харагдах бай. Эсвэл энгийн лекц. Виног яаж хадгалах вэ? Заавал би мэрэгчлэлтэй холбохгүйгүй шүү дээ. Зүгээр л би өөр хүнтэй яриа өрнүүлэхдээ виноны талаар мэддэг мэдлэгтэй л байхыг хүсэж шүү дээ. Тэгэл болоо. Үргэлж өөрийгөө хөгжүүл. Хүүхдүүд унтлаа. Таны хүүхд 2 цаг унтж байна уу? Та магадгүй 30 минутын хугацаанд гэр орноо цэвэрлэн галтгоонд байгаа нөгөө хүүхдүүдээ бохортуулсан юм угаан би ойлгож байна. Ядаж нэг 30 минутыг л өөртөө зарцуулж хөгжүүлэхэд. Бас хүүхдийн тухай ярьсных бас яг энэ гэр бүл салбартай холбоотойгоор хүүхдийн сэтгэл зүй бас харахгүй хөндөгддөг байгаа. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгаа ийм үед бид нэр хүүхдүүдийг хэрхэн зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх хэрэгтэй вэ? Эцэг их ямар хариуцлагатай байх ёстой вэ? Яах ёстой гэж асуусан байгаа бас. Яг хүн болгоны мэддэг нэг хариултыг хэлээд тэгээд тайлбарлахыг оролдъё. Хүүхдээ сайн хүмүүжүүлэхийг хүсвэл мэдээж өөрийгөө хүмүүжүүлэх гэсэн үг байдаг тийм ээ. Яг тэгвэл хүүхэд бол та бидний шууд тусгал. Өнөөдөр би ч гэсэн заримдаа нэг алдаа гаргахад яг тэр миний хийсэн буруу зүйлсийг миний хүү сарын дараа хэд хийгээл явж байдаг. Тэгэл би толгоогоо зөгтгөө. Яхаа аргагүй ингэж шүү гэж. Энийг яслахаа үзэж байгаа хүн нэгэн ч мэдээ санал зөрөхгүй. Мэдээж энэ бол. Харин бидний дахиад нэг андуураад байгаа зүйл. Хүүхэд бол ажлын садаа гэж бодоод байдаг үгүй. Хүүхэд бол чухал ажлын садаа биш. Хүүхэд бол өөрөө чухал ажил. Ийм учраас ерөөсөө эцэг эхчүүд ажил дээр хийдэг, гэртээ гэрийн ажил хийдэг байх шүү дээ. Аавын ажил, ээжийн ажил. Ингэж ижил нөгөө зөв хүмүүжил бий болно. Эсвэл та гэртээ ирээд ажил хийгээд байж л таны хүүхд юу вэ? Аава тоглоё, ээжээ тоглоё.
За миний хүү байж аав юм аа гэдэг дуусах. Үгүй ааваа тоглоё. За алийг миний хүү миний утас аав. За миний хүү хүүхдээ үзчих аав юм аа гэдэг. Тэгвэл таны хүүхдийн хүмүүслийг та өгч гинөө? Эсвэл гар утас өгч гинөө? Эсвэл хүүхдийн тань үзэж байгаа хүүхдийн кино үзэж гинөө? Эсвэл зөвхөн цэцэрлэг сургууль дээр таны хүүхд болсоор эзэмшиж гинөө? Хэрвээ таны хүүхэд зөвхөн цэцэрлэг эсвэл сургууль дээр боловсрал эзэмшиж байгаа бол таны хүүхэд боловсрал эзэмшээгүй гэж юм аа гэж. Яг үүнтэй ижилхэн үйлбэрийг Аристотель хэлсэн байдаг. Хэрвээ та хүүхдээ оюун бодлогын боловсралтай болгож чад зүрх сэтгэлийн боловсралтай болгоог бол таны хүүхэд боловсрал эзэмшээгүй юм аа гэж. Олон жишээнүүд байна. Тэгэхээр миний хэлхийг хүсэж байгаа цаад санаа юу нөхөрэ? Та эсвэл таны хүүхэд нас хүс үл хамааран үзэж харж байгаа зүйлээрээ л нөлөөлүүлж амьдарч байгаа. Тийм учраас өөрийнхөө үзэж харж байгаа зүйлийг эрүүл байлгах, ийхүү өөрийнхөө үр хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлсийг эрүүл байлгах, ингэж хүмүүжил сайн болох боломжтой. Тэгээд мэдээж хүүхдүүдээ хинтээ нөхөрлж байгаа үед дээр та мэддэг байх шүү дээ. Хүүхдэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол найз нөхөд тийм ээ. Бас тэднэрт зөв хүнтэй нөхөрлүүлэх, тэ хүүхдүүдтэй энэ л дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр бидний орхитуулаад байгаа тэр зүйл тийм ээ. Би өнөөдөр хүүхдээ сайн болж ажиллаад байдаг. Тэгсэн чинь миний хүү цэцэрлэг дээр 8 цаг өнгөрүүлж байгаа. Тинчээ хинтээ тоглож хинтээ яаж байгаа. Тэр хамаатай. Таны бас нөгөө хүүхдэд зарцуулах мөнгөө 2 дахин багасгаад хүүхдэд зарцуулах цагаа 2 дахин хэсгээ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энийгээ та бас яг танд айгу гой санагдсан. Яг энэ яг цаагаар яг сайн тайлбарлаж өгөөд яг яагаад бас ингэж хэлэх болсон? Та юуг хараад яг энэ үгийг хэлэх болсон тухай бас танилцуулж. Миний хувьд одоо ингээд аавын талаарх дурсамж гэвэл юу гэхээр завхан голын эргээр аав битэр хүүхд би хүүхд багтаа алхаж байгаа. Аавтай хөтөлцөөд. Аав алхах болгондоо унгаж ирсэн. Унгах болгонд нь би инээжсэн. Одоо ингээд амьдрал үлдэх хамгийн сайхан дурсамж. Дараачих нь бас аавтайгаа хөдөө явж байхад би нөгөө УАЗ 560-аас тэр үед байсан те. Би аавын өвөртөө суугаа явдаг байсан. Тэгээ тэр үе хамгийн сайхан гэж. За ингээд дараа нь би 12 оны 19 сарын 28-нд тэмдэг твцсэн байдгийг. Тэгээ би тэнд байхад аавын үндэсний талаар өрөөндөөс ирчүүдэд ярьсан. Тэнд байсан ирчүүд надад ангис наранбаа би арх уухгүйгээр эсвэл маазрахгүйгээр гэр бүлийн үндэс нь хүүхдийн хүмүүжлэг гэж ингэж яг serious ярьж үзэв. Харин өнөөдөр ингэж ярьсан чинь ямар чухал зүйл байдаг юм бэ? Би хүүхдүүддээ мөнгө зарцуулдаг аав болохоос би цаг зарцуулдаг аав биш юм байна гэж. Энэ болгоноос би олж харахтаа юу харсан бэ гэхээр энийг би уриалгах хэрэгтэй байна. Өнөөдөр миний ярьж байгаа зүйл шинэ юм биш шүү дээ. Хүн болгоно л мэдчихэж байгаа. А гэхдээ хүн хэлэхээс цаас жижилхээс нааш. Тэгээ би энэ хэлхийг маш их хүсдэг. Өнөөдөр ч гэсэн яг өнөөдөр энэ гэр бүлийн лекцэн дээр энэ талаар яригдана. Манай гэр бүлийн лекцэн маань 80% нь бол stand up comedy хэлбэрээр явагддаг. Тийм. Айл болохоор тийм ээ бид нэр хөгжлөлөө сайхан цагийг өнгөрүүлэх хүсэж байна. Хувь хүний хөгжлөө илтгэл бол яхаа аргагүй мотивашн хэлбэрээр явагддаг. Ийм хоёр төрлийн лекц өнөөдөр тавигдахаар байна. За маш их баярлалаа. Тэгээ бас ер нь яг ингээд харахаас өөрийнхөө бие болоо сэтгэл зүйн эрүүл мэндэд таны бас анхаардаг ч айгуу сайн мэдэж авлаа. Асуулт байсан. Тэгээд аль хэдийн хариулт болсон байна. Тэгээд бас юуны төрөнд зүрхийн хамгаалалт гэдэг үг байдаг шиг хүмүүст сэтгэл зүйн хамгаалалт гэж юу н байдаг уу бид яг л нэг үг саяны хоёр зөв хийх хэрэгтэй. Тэгээд зүгээр тань дээр жишээ хийх татаа тийм. За та байнгын одоо Макдоналдс ороод байнгын бүр үдээд сарын дараа таны ходооднд юм уу биеинд эсвэл нүүрэн дөрвөл гарах болов гарах мэдээ 100% магадлал байгаа. Тэгвэл яг ажиллах. Таны чихээр нүдээр зүрх сэтгэлээр мэдэрж байгаа зүйлс байнгын сөрөг байх юм бол таны сэтгэл зүйн эрүүл мэнд эрүүл байх боломжгүй байх. Хамгийн ойрын жишээтэй. Зөв миний хувьд шүү. Сая Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болсон тийм ээ. Би аль нэг намыг дэмждэггүй шүү. Сайн хэлж. Тэгээд тийм чи юу болсон бэ гэхээр нэг хар PR их явсан тийм хоёр талаас, гурван талаас. Тэгээд тэр гурван талаас явж байгаа хар PR-д нэг сонгуулийн сурчлагыг үзэж байгаа гэсэндээ би юу гэж бодсон гэж би юу магадгүй хятад байж магадгүй байна гэж бодтол тэгж явсан байгаа тийм. Тэгэж их хүнд нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар юг хэлхий хүсэж байна вэ гэхээр
та өөрийнхөө үзэж харж байгаа зүйлийг сонгохгүй бол таны үзэж харж байгаа зүйл хүссэн үсээгүй таны ирээдүйн амьдралыг сонгоно л гэсэн үг. Зүрхээ хамгаал, сэтгэл зүрхээ хамгаал гэдэг зүйл бол хинтээ нөхөрлөх үү гэдэг дээр анхаарал хандуулаа гэсэн үг бас. Ингэж байгаа те. Найз минь чи надад өөрийнхөө найзуудыг надад танилцуул. Би чиний ирээдүйг чамд танилцуулъя гэсэн үг байдаг шүү дээ. Юу гэсэн үг вэ? Та өөрийнхөө хүрээллийн тэ тэнцэнэс ямар хүнтэй хүрээл ямар хүрээнд байна. Та яг л тийм л хүн цаашдаа болсоо байх бол. Тантай нөхөрлж байгаа хүн таныг урамшуулдаг, таныг сэтэлжүүлдэг, таныг одоо тийм ээ улам илүү амьдралыг бүтээхийн төлөө урамшуулдаг хүмүүс үү? Архилуу татдаг, баарлуу татдаг, тамхилуу уруу татдаг. Тамхи арх хэрэглэдэг хүмүүсийг би буруу гэж хэлээгүй шүү дээ. Муухай хүн гэж хэлээгүй. А зүгээр бусдыг уруу татна гэж. Би сая Өвөр Монголд сургалт хийж байхад Өвөр Монголд нэг ийм бичгийг харсан. Ийм бичиг байсан. Хин нэгэн хүнийг архинд уруу татж байгаа бол гэр бүлийн хин нэгэн хүнийг тамхинд уруу татж байгаа бол эрүүл мэндийг алж байгаа хэрэг. Хин нэгэн хүнийг архинд уруу татж байгаа бол гэр бүлийг нь алж байгаа хэрэг. Хин нэгэн хүнийг хар тамхинд уруу татж байгаа бол амийг нь хорлож байгаа хэрэг юм аа гэж. Тэгэхээр хин нэгэн хүнийг уруу татах талаар ярьж байгаа болохоос биш арх тамхи хэрэглэдэг хүн болгоныг муу гэж хэлээгүй шүү. Хүмүүс ингэж өрөөсгөл ойлгох гэдэг. Өөрөө ойлгох юм. За тэгээ маш их баярлалаа. Яриадсан чи нэлээд ярьсан байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа сүүлийн хэдэн хормыг танаас үлдээе. Тэгээд бас тархсан монголчууд маань зориулаад өөрөө ч гэсэн бас 10-аад жил тэний нэг хэсэг нь байсан. Нэг хэсэг нь байсан. Танай гэр бүлийн хансанд ер нь бас аяг гадаадд амьдарсан гэж сонсон. Тэгэхээр бас яг энэ хүмүүстэй та хэлмээр байдаг зүйлээ чөлөөтэй хэлж өгнө гэж зөвсгөө. За баярлалаа. Тэгээд Монголоос хол байгаа монголчууд та бүхэн маань мэдээж хүний амьдрал ирэнтэй бараантай сэтгэлээр унах үе байна, нутгаа санах үе байна, ойлгох үе байна. Би тэр болгоныг маш сайн ойлгож байна. Хэрвээ боломж байвал тухайн үедээ миний Facebook хуудас руу ордог байгаарай. За сэтгэл зүйч Наранбаатар гэх Facebook хуудас байгаа. За энэ хуудасны гол зорилго бол хин нэгэн хүн яг одоо ойлгохыг хүсээд хин нэгэн хүний мөрийг хүсэж идэг даанч хажууд нь хүн байхгүй үе байдаг. Тэр үед мөрн нулимсыг нарчих гарна байхын төлөө олон сайхан зүйлсийг би тэнцээ бичдэг байгаа. Туулаад өнгөрүүлсэн туршлагатайдаа бол биш, эсвэл ухаантайдаа биш. Этикийг хүсдэг эерэг сайхан зүйлсийг би тэнцээ бичдэг байгаа. Тэгээ та бүгд уншдаг байгаарай гэж үсэе. За тэгээд маргааш гэдэг өдөр танд ямар сайхан зүйлийг авчрахыг хэн ч хийж таашгүй. Өөрөө өөрийнхөө бодгийн хоригч нь болж битгий амьдраарай. Харин ирээдүйг хамгийн сайхнаар төсөөлөө. Түүндээ доогтолдог хүн байгаарай. Тэгээ би дахиад хэлье. Маргааш гэдэг зүйл танд ямар сайхан зүйл авчрахыг хэн ч мэдэхгүй. Битгий болж өөрөө. Өнөөдөр миний хувьд гэсэн энэ байх нь боломжгүй зүйл байсан. Анх 2012 онд сэтгэл зүйн төвний ээж хат хүмүүс намайг шоолж инээжсэн. Хин чам дээр очих удаа гэж. Тэгээ өнөөдөр аль хэдийн 500 дахь тайсны маань баяр болцсон байна. Гэтэ арайхан хийж амжааг нь он гараад хийхээр. Тэгээд аль хэдийн ингээд 7 дахь ном маань гаргаж байна. Олон сайхан зүйлс одоо ирээдүйн амьдралд байгааг тэтгэхийг хүсэж байна. Гэхдээ 5 жилийн өмнө сонсч байсан өгүүлбэр наранба боломжгүй гэж. Бол одоо би танд хэлээ. Хэрвээ хин нэгэн хүн таны мөрөөдлийг, таны зорилгыг эсвэл таны хүсэл тэмүүллийг боломжгүй гэж хэлж байгаад би танд хэлээ. Боломжтой гэдгийг та өөрөө харуулад өгөөрэй. Тэгээ битгий бууж өгөөрэй. Битгий бууж өгөөрэй. 2018 оны туршид таны гар амжилтыг шүүрээд завгүй. Таны зүрх сэтгэл дотор уйтгуунаг багтах зайгүй аз жаргал пиг дүүрэн байгээ гэж сайхан ерөөлөөр дуусгая. Баярлалаа та бүхэнд. За маш их баярлалаа. Үнэхээр сайхан. Бүр нэг болгон бичээд авмаа санагдлаа. Бичиж аваад нүдэндээ ил тавьж байгаа. Дахин санмаар санагдлаа. Тэгээд цаг зав зориулаад бас энэ нэвтрүүлэгт маань чухал зүйлийг бидний зөвлөсөн танд маш их баярлалаа. Таны өнөөдрийн лекц болоод ирээдүйд хийх олон ном, сургалт, олон зүйлстэй үнэхээр таны хэлсэн тэр бүх сайхан эрүүл дээр нэмээд эрүүл их байгаасай гэж хүсэж байна. Тараа гэр бүлд ч гэсэн бас эрүүлийнхаас жаргал сайн бүхнийг хүсье. Тэгээд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд бидэнтэй хамт байсан танд маш их баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.